Үүрангай аймгийн 20 дугаар тойрог одоо менежер Батэрдэн байна. Тэгээд өнөөдөр бол ингээд арчсан намын Монголоос сонсъё гэсэн энэ одоо ураатай анхан шатны одоо гишүүд дэмжигчид мөн одоо иргэдийн дуу хоолойг сонсох аян бол эхэлж байна. Тэгээд энэ одоо Монголоос сонсъё гэдэг аян бол Монгол улсын одоо иргэд энэ хугацаанд өнгөрсөн хугацаанд 2016-аас 18 2 жилийн хугацаанд үнэхээр одоо эрх баригч нам одоо өөрсдийнхээ амлсан хийн гэснээр хийж чадвуу. Энэ хугацаанд хүмүүсийн амьдрал сайжруу. Хүмүүс маань ажилдаа орлоготой болж чадвуу. Одоо энэ бүх одоо амлалтууд биелж гэнэ үү гэснийг бид нар бас иргэдээс үнэхээр одоо үнэн бодит байдлыг газар дээр нь ажиллаж одоо тэрийг дуулж мэдэж ирья. Тэгээд энэ эрх баригч намд бас шахалт үзүүлж цаашдаа юу хийх гээд байгаа. Дараагийн сонгуульд арчсан нам ямар зорилго одоо бодлоготойгоор оролцох вэ гэдгийг бол ярилцаж ирэхэд бол хамгийн чухал ажил болж байна. Тэгээд энэ бүхэнд манай 20 дугаар тойрог Үүрангай аймгийн нийт иргэд гишүүд дэмжигчид маань идэвхтэй оролцох байхаа. Энэ дээр бас манай тойрогоос сонгогдсон үндэсний бодлогын хорооны гишүүд бүгдээрээ эв нэгдэлтэй хамтарч оролцож байгаа. 3 тойрог гуруулаа. Тэгээд энэ дээр бол ажиллахад уран зоригтой байна. Ардчилсан үндсэн санааг дэмждэг түгээн дэлгэрүүлдэг хүн бүхний өмнө ардчилсан нам нээлттэй байх болно. Намын шинжлэлээс Монголын шинжлэл рүү Монголоо сонсъё.